Монгол Улсын их хурлын гишүүн Провдоржийн санаачлагаараа зохион байгуулагдаж эхэлсэн Summer Cup сагсан бөмбөгийн тэмцээн 3 дахь жилдээ болж байна. За энэ жилийн тухайд Монголын сагсан бөмбөгийн спортод өндөр амжилт гаргаж, хөгжлийн лигийн аварга насанд хүрэгчдийн улсын аварга болсон Ховд Шонхрууд багийн нэрэмжит болгож Summer Cup 2025 тэмцээнийг Ховд аймагт зохион байгуулж байна. За ер нь бол энэ сагсан бөмбөгийн спорт Монгол улсад бол нэлээд өндөр түвшинд хөгжиж байгаа бас багийн спорт. Тэгээ ер нь бол энэ спортоор монголчууд бас амжилт гаргах боломжтой гэдгийг манай сагсчид бол удаадараа харуулж байгаа. Тэгэхээр энэ спортыг орон нутгад хөгжүүлэх нь бол бас хүүхд залуучуудын бие бэлтэр тэгээд оюун санаа ер нь бол төсвөр төвчээрч гэдэг юм уу. Анхнаасаа энийг бас зөв төлөвшүүлэхэд бол их чухал ач холбогдолтой гэж ингэж үзэж байгаа. Тэгээд энэ хөгжих боломжтой спортыг орон нутаг бол онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. За аваргууд хөтөлбөрийг баталсан энэ дотроо бол 6 шүүгчийг 6 дасгалжуулагчийг аймаг орон нутгаас орон нутгийн төсвөөр цалинжуулж ингэж баг тамирчдыг дасгалжуулж бэлтгэж байгаа. Залуу баг тамирчдыг. За энэ хүрээнд бол иргэдийн хурлаас холбогдох хөтөлбөрийг батлаад ингээ хэрэгжүүлээ явж байна. За Алтамед компани тухайд энэ тэмцээнийг анханаас нь ерөнхий ивент тгчээр нь ажиллаж ирсэн ийм түүхтэй. Тэгээд энэ тэмцээний үйл ажиллагаанд оролцож байгаа тууд их баяртай байна. Тус тэмцээнийг Улаанбаатар хотоос эрэгтэй эмэгтэй 30 гаруй шилдэг тамирчид, Зэрэгэлдээхээ Увс аймгаас эрэгтэй эмэгтэй 2 баг тус зорин иржээ. 6 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд Ховд аймгийн спортын төв ордон дээр зохион байгуулагдах Ховд Шонхрууд багийн нэрэмжит Summer Cup 2025 сагсан бөмбөгийн тэмцээнд 82 медалийн төлөө 190 гаруй тамирчид хурд хүч авгаат самбаагаас сорин өрсөлдөж шилдэгүүдээ тодруулах юм а. Харин тэмцээний шүүгчдээр Монголын сагсан бөмбөгийн холбооны зэрэглэлийн шүүгч Инх Талай, Дэлгэр Цуур, Инх Бямгэсэн мэргэжлийн 3 шүүгч ажиллах юм а. Ховд Summer Cup 2025 тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн онцлог нь болохоор Ховд Шонхрууд багийн нэрэмжит болж зохиогдож байгаараа онцлогтой байна. Ховд Шонхрууд багийн хувьд 2024 оноос 2025 оны улиралд хөгжлийн лигийн аварга болж дээдлих дэвшин тоглох эрхээ авсан. Мөн насан туршидын улсын аварга шалралт тэмцээнд төрүүлж аварга цол авснаар нутагта нэрэмжит тэмцээний зохиогоор ирсэн байна. Ховд Шонхрууд баг Улаанбаатар хотод сагсан бөмбөгийн гэр бүлд маш томоохон байр суурийг эзэлж орж ирсэн. Тэрүүгээрээ дагаад Ховд аймагт амьдарч байгаа хүүхд залуучууд сагсан бөмбөөр хичээллэх замыг тавьж сагсан бөмбөгийн спорт Ховд аймагт хөгжих зам ерөнхийдөө бол их гоё тэгшрээд ирсэн гэж ойлгож байна да. Тэмцээний ерөнхий ивент тэтгэгчээр Алтамед компани, ивент тэтгэгчээр Ундрага Петролиум компани, Саруулт Самхаг компани, Улаан Дул компани баг тамирчтай дэмжин оролцож байна.